Сайн байна уу? Би та бүхэнд энэ удаагийн хичээлээрээ Moodle сургалтын удирдах системийн асуултын санд Excel програм дээр боловсруулсан тестүүдийг хэрхэн бөөнд нь импортлж оруулах вэ гэдгийг үзүүлэхэд бэлтгэлээ. Үүний тулд бид Excel програм дээр бэлтгэсэн тестүүд мөн Notepad програмд хэрэглэх нэ. За Moodle сургалтын удирдах системийн курс дотор бид шалгалт үздэг. Шалгалтуудад хэрэглэгдэх асуултууд маань даалгаврын сан гэдэг зүйлд нэгтгэгдэн орсон байх юм бол багш хэдэн шалгалт үүсгэсэн хэдэн жүнээс хэдэн хувилбараар шалгалт авах ийм боломжийг бий болгодог онцлогтой. За тэгэхээр энэхүү асуултын сан маань тухайн курсын удирдлага дотор question bank буюу асуултын сан гэсэн хэлбэрээр орсон байна. За бид асуултын сан гэсэн хэсэг рүү ороход асуултууд, категори, ангилал, за тэгээд импортлж орж ирэх, экспортер гаргах гэсэн дөрвөн төрлийн горим байна. За бид энэхүү асуултын сангаа дээд категори дээр үүсгэх юм бол ганцхан тухайн энэ курс биш өөр хэд хэдэн курсууд дээр дуудаж ашиглах боломжтой байдаг. За бидний оруулах асуултын санд quiz Монгол хэл гэсэн категори үүсгэж оруулсан байгаа. За Moodle сургалтын удирдлагын системд асуултыг оруулах асуулт нь ямар хэлбэртэй байх вэ гэхээр бид асуултын нэр, асуулт. За тэгэхэд их хаалтан дотор их хаалтаар дууссан харж байгаа. Энэ маань асуултын хариултууд маань их хаалтан дотор байгаа. Зөв хувилбарын урталт тэнцвэрүүд тэмдэг байгаа. За буруу хувилбаруудын урталт ойролцоо тэмдэгүүд байгаа. Эхний буруу хувилбар, дараагийн буруу хувилбар, сүүлчийн буруу хувилбар гэсэн байдлаар бид энэ форматын дагуу бид Notepad програм дээр шийдвэрлээд Moodle-ийн асуултын санд импортлж оруулах байгаа. За бидний Excel програм дээр бэлтгэсэн тест маань энд харагдаж байна. Тэгэхээр бид сая Notepad програм дээр харагдсан шиг их хаалт дотор асуултын хариултуудыг эндээ бэлтгэсэн байна. За А баганд бол А нэртэй, G дугаартай баганд бол энэ асуултын зөв хувилбарууд орсон байна. За зөв хувилбарын урталт их хаалт тэнцвэр тэмдэгтэй байна. Буруу хувилбарын урталт ойролцоо тэмдэг байна. Энд бол асуулт өөрөө байна. Асуултын урталт, асуултын нэр, дугаар байна. За бид энэ монгол хэлний сэдвээр асуултууд байгаа учраас монгол хэл гэж асуултынхаа нэрийг өгсөн. За энэ маань асуултын сангаас сонгоо шалгалт руу ороход энэ нэр бас их чухал байдаг. Үнийг бол төвшин. За тэгээд агуулга нэгж гарна, задлаад өгөх юм бол боломжтой байдаг. За бид нар бол асуултын нэрийг бол монгол эм хэл гэж өгсөн. За энд асуултын дугаар байна. За энд бид нар нүднүүд дэх текстүүдийг нэгтгэдэг томьёогоор бид нар энэ B, C багандах мэдээллийг нэгтгээд хоёр талд нь тодорхойлох хоёр зэгийг хоёр удаа авсан байдлаар бид нар нэгтгсэн байна. За одоо бид нар энэ асуултын нэр, дугаар, асуулт, хувилбар, хариултууд гэсэн энэ одоо мэдээллүүдийг бид нар эдгээр баануудаар нь оруулж авах. За энэ Excel хэлбэр дээр бэлдсэнийг Notepad програм дээр бид нар оруулж авчирна. За ингээд бол Excel дотор асуулт хариултыг бэлтгэхдээ та эсвэл асуултын дотор шинэ бүрнээс эхэлсэн эсвэл хариултын урталцаа харсан гэх мэтчлэнгээр боловсруулах үед гаргасан форматын алдаанууд байдаг. Үүнийг бид Notepad програм дээр заасна. За үүний тулд бид Notepad програмынхаа Replace горим дээр засна. За энэ бол энэхүү томьёо бол
эдгээр мөрүүдэд байгаа шинэ өрнөөс эхлүүлэх таб энтерүүдийг арилгаад бүх асуулт хариултыг нэг мөрөнд шилжүүлэх юм томьёо байна. За энэ дээр бид нар regular expression гэсэн энэ горим дээр нь replace all гэсэн командыг тавьшин. За эндээс ингээ харахад бол бидний асуулт хариултууд бүгд нэг мөрөнд орсон байгаа та бүхэн харж байгаа. За үүний дараагаар бид нар бүх асуултуудын маань нэр нь ижлэхий эхэлж байгаа. Хоёр тодорхойлогдсод Монгол хэл. За тэгээд 1 2 3-аар айлгад. Тэгэхээр бид нар асуултуудыг бид нар шинэ мөрнөөс эхлүүлнэ. Асуулт бүрийг шинэ мөрнөөс эхлүүлэхэд бол бид нар асуултынхаа бүгд ижлэх юм байна. За мөн та бүхэн харж байгаа бол асуултуудын хариултуудад ийм босоо зураасууд явж байгаа. Энэ бол таб заавсны үрдэнд ийм одоо босоо зураас харагддаг. За тэгэхээр бид нар тэрийг солино. За бид нар хайхтаа босоо зураас сэтгэр хоёр бүршилж. За яагаад эндээс бид нар extended бүршилж. За бид эндээс асуултуудаа шинэ мөрнөөс эхлүүлсэн. За энэ хувилбар дундууд ийм хоосон цайнууд байгаа учраас эдгээрийг бас бид нэр арилгана. За ингэхдээ цайны авралт бол ямар нэг юм байхгүй. Нормал гол бүрчлэгээ. За мөн таб заавсантай холбоотойгоор босоо зураас үүсэж байгаа учраас тэр босоо зураасуудыг шинэ мөрнөөс эхлэх командаар сольж байна. За ингээд бол шинэ мөрнөөс эхэлж байна. За ингээд бидний notepad програм дээр хийх засваргууд ерөнхийдөө дуслаа. За энийг бид нар нэр өгч хадгалаад модлийн асуултын сандаа импортер болно. За эндээс бид нар импорт програмс. За бид нар Excel програмд гэсэн учраас gift форматыг сонгоод за эндээс файл сонгож оруулж ирнэ. За бид дэлгэцэн дээр хадгалсан байгаа. За файл маань зураад ирсэн байгаа харагдаж байна. Import гэсэн төшлөөр тарна. За ингээд бидний 15 асуулт дараах байдлаар харагдаж байна. Төвшүүлэх төвшөөр даръя. За quiz Монгол хэл гэсэн категори дотор 15 асуулт орж ирсэн. За үүнийг бид курс дээрээ шалгалтанд ашиглахаар хэлж үзье. За эндээс бид шалгалтаа үүсгэсэн асуулт байхгүй гэдэг. За эндээс edit quiz горим руу орлоо. Add гэсэн төшлөөрийг бид харж байна. Add гэсэн төшлөөраас random question from question bank a new question. Эндээс бид нар шууд асуултаа шинээр үүсгэж явж болно. Эсвэл бидний саяны асуултын сангаас тогтмол хэд асуултыг авч болно. Эсвэл 15 асуултаар санамсргүй байдлаар 5 гарч ирдэг ч юм уу. Хэлээ зохион байгуулж болно. Тэгэхээр бид нэр random question гэсэн хэсгээр ороод
сая бидний оруулсан quiz Монгол хэл 15 гэсэн энэ хэсгээс сансаргүй байдлаар 5 асуулт нэмье. За энэ асуултуудын маань үнэлгээ 1 оноо асуулт нь 5 онооны асуулт гэж ажиллалтаа зохиогч. За ингээд асуулт шалгалтаа үүсгэсэн. Шалгалт руу орж үзье. Эцэн шалгалт руу орлоо. За асуултыг шалгалтыг эхлүүлэх. За нэгдүгээр асуулт суралцахын үйл ажиллагааны дараалал. За ингээд гэх мэтчлэнгээр асуултууд гараад ирсэн байна. За энийг бид нэр ажиллаж үзье. За эндээс бид нэр асуултаа харж байна. Асуултын оноо, асуултын дугаар харагдчихэв. Энд хариулсан асуултууд маань саарал өгдөг болж ялгагдаж байгааг харж байгаа. За ингээд бид нэр асуултын шалгалтыг дуусгах. За 5 асуултын минь хариултууд хадгалагдсан байна. За дуусгаад хариугаа илгээе. За ингээд харахад би шалгалтыг 2018 оны 11 сарын 29-ний өдөр 3 цаг 19 минутанд хийгээд 3 цаг 20 минутанд дуусгасан байна. Нийт зарцуулсан хугацаа 50 секунд. Үнэлгээ 1 оноо 20%-тай. За эндээс зөв хариулсан хариултууд харагдаж байна. За ингээд шалгалт үүсгэх процесс маань зөвхөн ингэ дуусч байна. Анхаарал хандуулсанд